Сайн байцгаана уу? Та бүхэндээ хөгшиж буй гэлтгэх шин тэмдгүүдийн талаар танилцуулахаар бэлтгэлээ. Хүн бүхэн л цаг хугацааны ирэхээр хөгшөрч овор сууж эхэлдэг. Гэхдээ хэн ч хөгшөрөхийг хүсдэггүй. Бидний бие махбодод хөгшрөл явагдсанаар гадаад байдал ч мөн өөрчлөгддөг. Жил ирэх тусмал нүүрэнд үрчлээ тодорч арьс уян хатан чанараа алдаж эхэлдэг. Хөгшрөх урд нь удамшиж бус гадаад хүчин зүйлээс нөлөөлж байгааг эрдэмтэд тогтоожээ. Хөгшрөх явцад генетик 20%-аар нөлөөлнө. Биологийн нас хүний гадаад төрхөөр шууд илэрдэг. Нас чицүү хэдий ч нэгэн залуу нөгөө нь эсрэгээрээ наснаасаа хөгшин харагддаг. Хөгшиж буй гэлтгэх шинж тэмдэгт арьс хуурайшиж гундаж эхэлдэг. Таны арьс хуурайшин гундаад байвал хөгшрөлтийн эхний шинж тэмдэг гэж хэлж болно. Үүнээс сэргийлэхийн тулд тогтмол нарны төс түрхэж уурга болон шим тэжээлийг хоолноос авч байх хэрэгтэй юм. Арьс хөгшрөх явц нь 25 наснаас эхэлдэг хэдий ч гадны таагүй хүчин зүйлээс шалтгаалж үүнээс эрт эхэлж болно. Насны өөрчлөлт нь эрс хурдтай явж байгаа хүмүүсийн арьс эрт хөгширж эхэлдэг. Хэрвээ таны арьс хуурай, бэдгэцгүүц хагарсан, пигментийн толовтой үрчлээтэй болж байвал магадгүй дотоод шүүрлийн булчирхаатай холбон үзнэ. Гормоны асуудлаас гадна арьсны эрүүл бус байдал нь эрүүл бус амьдралын хэм маягтай холбоотой юм. Урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл тэнцвэрт хоол идэхийг хичээгээрэй. Үүнд хүнсний ногоо, ногоо навчит ногоо, жимсгэн, ханаагүй тусаар баялаг хоол хүнсийг хэрэглээрэй. Дараа нь зоох унжиж суларч эхэлдэг байна. Зохины нэмгээ арьс нь гадны болон дотоод таагүй хүчин зүйл өртөмтгий байдаг. Жишээ нь ядрах, нойр дутуу хонох, стресстэй, хит ягаантай үеийн дутагдал зэргээс болж зоох унжиж суларч эхэлдэг. Доод зоох унжиж уутанцар үүссэн тэр цагаас эхлэн илүү хөгшин харагддаг. Нүд орчмын булчинд байн гачаалал өгч байгаа учраас арьсны тонус алдагддаг. Ингэснээр арьсанд өөх тос хуримтлагдаж унжиж эхэлдэг байна. Урьдчилан сэргийлэхийн тулд хангалттай нойр авах, давсны агуулмж өндөртэй хоолноос татгалзах, ус хангалттай уух, нүд орчмын арьсыг өдөр болгон арчилж байхыг хичээх хэрэгтэй байна. Хөгсөж буй гэлтгэх шинж тэмдгүүдэд ус унаж шингэрдэг. Өдөрт 50-100 орчим ус унаж байгааг эрүүл насанд хүрсэн хүний хувьд хэвэн гэж үздэг. Хэрвээ ус самнах болгонд ус туг тугаараа унаад байвал бие махбодын үйл ажиллагаа доголдож байгааг илтгэх ажээ. Ийм үед та эмчис зөвлөгөө аваарай. Эрт галзрах нь ихэнх тохиолдолд гормоны тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой юм. Бие махбод хурдцтайгаар хөгшөрөхөд зөвхөн толгоон ус төдийгүй биеийн бусад хэсгийн ус ихээр унаж эхэлдэг. Урьдчилан сэргийлэхийн тулд өөр тохирох арчилгааны бодис сонгох, эрүүл хоол хүнс хэрэглэх, омега 3-аар баялаг хоол хүнсийг хэрэглээрэй. Үсээ хамгаал, ялангуяа наранд явж байхдаа үсээ хамгаалаарай. Түүнчлэн эстроген дааврын хэмжээгээ тэнцвэржүүлэх шаардлагатай. Дараа нь нойрны хэмнэл алдагдаж эхэлдэг байна. Нойрны хэмнэл алдагдах нь настай холбоогүй харин хөгшрөлтөнд нөлөөлөх хүчин зүйлүүдийн нөлөөнөөс гарах үр дагавар юм. 60-аас дээш насны хүмүүс нойронд сэргийг болох, нойрсох хугацаа багасах, эрт босох зэргийг хэвэн гэж үзнэ. Насны өөрчлөлтөө уялдан кортизолын хэмжээ ихсдэг бөгөөд тайван нойрсоход нөлөөлж эхэлдэг байна. Хэрвээ нойрны асуудал эрт эхэлж байгаа бол бие махбод хөгшиж буй гэлтгэж байна. Урьдчилан сэргийлэх нь унтахаасаа өмнө зурх туцаа оролдохын оронд ном уншиж тайвшраарай. Нойр гүйдэл эсвэл зүгээр л хангалттай сайн унтаж амарч чадахгүй байх нь стрессийн гормон ихсэнтэй холбоотой байх магадлал бий. Энэ гормон нь бидний насчтай шууд хамаарлалан дээр хүний стрессийн хэмжээнээс болж бүрч их нэмэгдэж байдаг хэмээн мэргэжилтэн тайлбарлав. Дараа нь биеийн хүч сулрах шинж тэмдэг илэрдэг байна. Татгаар өгсөх, явнаар алхах зэрэг биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх болгонд хэцүү байвал зөвхөн биеийн ачаалал авах чадвар буурсантай холбон тайлбарлахгүй мөн биологийн нас болон бодит насны ялгаа их байгааг илтгэнэ.
Хүн 40 наснаас эхлэн булчингийнхаа 8% орчмыг алдаж эхэлдэг байна. Булчингийн эрүүл мэнд нь хөгшөлтөд шууд хамааралтай тул энэ төрлийн чадвараа алдах нь таны бие бодсноос илүү хурдан хөшрөөд байгаагийн илрэл ажээ. Урьдсан сэргийлэхийн тулд дасгал хөдөлгөөнд тогтмол хийх, үнд хүчээр хийхгүй тийм төрлийн дасгалыг сонгол сайн юм байна. Энэ нь йогоор хичээлэх, бүжиг хийх, дугуй унах гэх мэт мөн түнчлэн өдөр тутмын амьдралаа идэвхтэй өнгөрүүлээрэй. Үүний тулд цахилгаан шатны оронд шатаар алхаж өксөх, унаа суухын оронд явган алхаарай. За дараа нь сарын тэмдгийн давтамж өөрчлөгдөж эхэлдэг байна. Сарын тэмдэг үзэгдэх хугацаа тогтворгүй болж байгаа нь эрт шившиж байгаагийн шинж тэмдэг байж болно. Эмэгтэйчүүд 46-аас 54 насны хооронд шившиж эхлэхийг эрүүл хэвийн гэж үздэг. Хэрвээ цэвэрших үзэгдэл 40 наснаас өмнө илэрч байгаа бол дотор эрхтний хөгшрөлт явагдаж байгаатай холбоотой байж болно. Урьдсан сэргийлэхийн тулд эрх цэвэрших анхны шин тэмдэг илэрсэн л бол эмчийн зөвлөгөө аваарай. Дараагийнх нь үеийнхнээсээ илүү их үрчлэгдэх явдал юм. Үрчлээ үүсэх, арьс унчих нь хөгшрөлтийн явцад илэрдэг хамгийн түгээмэл шинж тэмдэг юм. Гений байдал нөлөөлөх боловч амьдралын хэм маяг хамгийн гол үүрэгтэй байдаг гэж мэргэжилтэн тайлбарлажээ. Зарим хүмүүс тамхи татах, нарны нөлөөлөл, буруу хооллол, согтруулах хундааны хэрэглэнээс болж илүү өршлөөдөх тохиолдол гардаг байна. Энэхүү хөгшрөлтийн явцыг амьдралын хэм маягаа өөрчилж, жимс ногоо илүү ихээр хэрэглэснээр удаашруулж болдог гэж мэргэжилтэн зөвлөсөн. За дараа нь нүүрний арьс унжиж суларч эхэлдэг байна. Нас ахихын хэрээр нүүрний булчин суларч арьс унжих үндэс болдог. Үр дүн нь нүүрний доод хэсгийн бүтэц өөр харагддаг. Яс жижигэрхэн хөгшрөлтийн энгийн нэгэн үр дагавар бөгөөд нүүрний ясны мас багаснаар хацар унжих, уруу жижигрэх зэрэг өөрчлөлтүүд гардаг. Мөн хит ихжийн хаях нь бас наснаасаа хөгшин харагдахад нөлөөлдөг байна. Өдөр бүр хэдхэн минутыг нүүрний дасгал хийхэд зориулснаар та үргэлж залуугаараа сайхан харагдах болон мөн эрүүл хооллохыг хичээгээрэй. Дараа нь нөсөө толб үүсэж эхэлдэг. Нөсөө толб нь удамшил, насны онцлог болон нарны нөлөө зэргээс болж нүүр, мөр, хүзүү, чээж хэсгээр гардаг. Түүнчлэн стресс, жирэмслэлт, витамины дутагдал, илгэний үйл ажиллагаатай холбоотойгоор арьсан дээр үүсэх нь бий. Хөгшрөлт мэдэгдэж эхэлсэн ч гэсэн үргэлж урьдсан сэргийлж байх нь илүү үр дүнтэй. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.